Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр сонсогч танд хүрэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Жомиг нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? За тэгээд одоо нэг хавар болж байгаа гэдэг утгаараа нэг гадаа байдаг нэг цаас мөсний шавар шавхаа багсаад эхэлж байна те. Тэгээд бас борооны уйлрал гэдэг мэдхэн бас нэг 2 сарын дараа л да тэгтээ эхэлнэ. Биднэрт ингээд ямар нэгэн юм эхлэхээс өмнө заавал хийж амжуулах хэрэгтэй ажлууд бол байгаад байдаг шүү дээ тий. Тэгээд цагаан сар дуусчлаа. Наадмын дараах маргааш гэдэг шиг танд цагаан сар дууссаны дараа зам болохоос өмнө амжуулах юу байдаг вэ? Энийг өнөө өглөө бас бодосаа гэж бол хүслээ сая. Тэгээд энэ годомжинд цэвэрлэгээ хийж байгаа хүмүүстэй чи таарлаа. Таарлцаа. Тэгээ би тэднийг харахтаа бас эзэнд маш их талархдаг шүү те. Тэдний дараа годомжоор явах өөр үүдэг те. Маш зориулалттай, маш эрт болсон. Тийм, эрт тусдаг. Тийм, маш эрт тусдаг. Бид бид дуулал намнаас үргэлжлүүлээд суралцж байгаа. За Христэд итгэгчид бид энэ дэлхий дээр бол төрхөн зуур амьдарч байгаа тий. Дэлхий дээр бид нар байгаад бид нар эзэндээ очино. Тэгээд яг тэр үедээ бид дэлхийн амьдрал дээр бол цүлд аялан яваа Израильчуудын амьдралтай Иерусалим руу зорж яваа мөргөлчдийн амьдралтай нэлээд төстэй байдаг. Тэгээд бид өдөр бүр эзэнд итгэж найдаж өдрөөс өдөрт Бурханд илүү ойртож эзэн Есүстэйгээ илүү адилхан болж өөрчлөгдөхийн тулд одоо хичээж өдөр бүр амьдардаг те. Тэгэд хожим нь эзэнтэй уулзахдаа бид нар тэрхүү амлсан газарт очих болно. Тэгээд энэ өдрүүдэд танд өгөгдөж байгаа тэдгээр эзний үг бол алт эрдэнэсээс ч илүү үнцэнтэй тийм үг юм шүү. Та тэгээд түүний үгэнд дуулууртайгаар дагаасаа гэж хүсэж байна. Тэгээд магадгүй дэлхий дээр бид нэр амаргүй хүнд хэцүү үед байдаг. Гэхдээ Бурхны үг биднийг залуурдаж, чиглүүлж байдаг учраас түүний үг рүү ирж түүнээс хүчийг, түүнээс сэргэлтийг, түүнээс тэр хамгаалтыг аваасаа гэж хүсэж байна. Тэгээд Бурхны үгэнд үргэлж анхаарал хандуулж, түүний үгийг өргөж, Бурхны үгийг чухалчилж байгаарай гэж уриалмаар байна. Тэгээд бид дуулал намнаас суралцж байгаа. Тэгээ өнөө өглөө ч гэсэн бас дуулал намаас суралцах болно. Тэгээд дуулал нам руугаа үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая те. Тэгээ өнөөдөр би нэлээд ийм эрч хүчтэй баяр хөөртэй магтаалууд сонгосон байгаа. Тийм болохоор сонсогч таа ч гэсэн таны нөхцөл байдал ямар ч байж магадгүй. Гэхдээ эзэн дотор баяр хөөртэйгээр магтаасаа гэж хүсэж байна. Тэгээ хамтдаа магтцгаая. Шалхах зориг минь та унтрах үед минь гэрэл минь та усыг давах итгэл минь та их эзэн минь та уйлах үед минь тайвшрал минь та унах үед минь түшиг минь та бүхлийг ялах итгэл минь та их эзэн минь та миний дотор байж сэтгэл зүрхийг минь сэргээдэг та амьдралын минь тулж миний замыг гэрэлтүүлнэ та зүрхний минь хүслийг өгч үргэлж шалгах хүч минь болсон.
итгэл минь та Усыг давах итгэл минь та их эзэн минь та Уйлах үед минь тайвшрал минь та Унах үед минь түшиг минь та Үхлийг ялах итгэл минь та их эзэн минь та Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа дуулал 122-ийн 1-р ишлэл. Тэд надад эзний өргөөрөө явцгаая гэхэд би баярлав. За тэгэхээр 13 дугаар оролд байдаг нэг сүмийн одоо юу гэдгийг пасторын эндрийнхэн дээдлэлт нь энэ ишлэл байдаг байхгүй. Тэгээд эзний өргөөрөө явцгаая гэж хэлэхэд би баярлав. Хүмүүсийг цуглаанд явж байгаад нь баярлаж, хүмүүсийг цуглаанд явах шийдвэр гаргахад нь баярлаж, хүмүүсийг цуглааныхаа төлөө бай, эзнийг хайрлаа, эзний үгийг хамт хай, хамт магтъя, хамт залбирая гэж хэлж байгаад баярлна гэдэг бол энэ бол угаасаа өөрөө тухайн хүн өөрөө бас маш бурханлаг, бурханд хайртай байгааг нь жишээ болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр их олон зүйлийг мэдэн шүү дээ. Одоо израильчуудыг одоо юуны Вавилоны дарлаас Ассирийн хаан чөлөөлөөд тэдний гэртээ очиж сүмээвэр гэр орноо басга явуулсан. Тэгээд тэд нар очиж сүмээ бол байсан. Тийм. Гэхдээ хотыг бол бас жоохон орхигдуулсан байсан. Тэгээд тэгэхээр тэр нь ингээд өгсөөхөр сүмдээхэд анхаарал тавиад яг өөрсдийнхөө амьдарч байгаа тийм зүйлүүд дээр анхаарал муу тавьсан байх гэсэн болж. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг аягуулсан ойлгож авах хэрэгтэй байна. Бурхан хүн болгонд хийх ажлууд өгсөн байдаг. Тэ? Барилгачин, ойдлчин, дуучин, одоо юу гэдгийг сэтгүүлч, тэ? Радиогийн хөтлөгч. Одоо ингээ янз бүрийн ажлууд магтаал, тэ? Ингээ янз бүрийн ажлууд өгсөн байдаг. Гэхдээ хүн болгоныг Бурхан өөрийг нь магтагч, өөрийг нь гэрчлэгч байхаар дуудсан бас тэгж хүсдэг гэдгийг бид ерөөсөө марцуулахгүй. Тэгэхээр зарим хүмүүс бол тэгж яриад байдаг. Сайн мэдээ бол сайн мэдээ тараадаг хүмүүсийн л ажил гэж яриад байдаг, тэ? Бид бүгдөө сайн мэдээ тараагчд. Гэхдээ яг нөгөө нэг хүмүүс нэг юм сайн мэдээг юу гэдээ ойлгоцсон. Тэр ойлголтоос болоод юу гэдгийг те би жоохон таарах ярьдаг юм аа гэдэг ч юм уу тийм зүйлүүд бол байгаад байгаа. А тэхээс биш. Эзнийг гэрчлэхийн хувьд бол угаасаа бидний амнаас гарч байгаа үг бол бас гэрчлэл боловч бидний амьдарч байгаа амьдрал бас
чухал гэрчлэл гэдгийг бид нар бол ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр Иерусалимийн мөргөгчд одоо Иерусалимд одоо ирж одоо мөргөл өргөдөг хүмүүс, бас Иерусалим хотыг хайрладаг хүмүүс, Иерусалимд байдаг Бурхны өргөөг хайрладаг хүмүүс, Бурхны арт түмнэ гэсэн түүхийг мэддэг хүмүүс нь өнөөдөр энэ эзний өргөө гэж одоо Сион уулан дээр байдаг энэхүү өргөөний талаарх ойлголт нь бол бүр ингээд хайр байсан гэд хэлвэл яг болж байгаа. Яг нэг юм өстой хайр юм а гэдэг үг бол одоо нэг ойлголт үүсчихэд байгаа шүү дээ бидний дотор те. Бүр нэг ингээд хайрламаар, дэмжмээр, те бүр ингээд бахархмаар, урамшуулмаар те бүр ингээд оролцмоор ч юм уу те. Яг тийм нэг юм үйлдэл гэрэл гэгээтэй тийм үйлдэлийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр итгэгчид амралтын өдөр за бас нөгөө нэг жилдээ нэг удаа болдог, бас жилдээ хэдэн удаа болдог тэр эзний өөрсдөд нь хийж гисэн ивэл эрүүлүүдийг дурсдаг онцгой хүндтгэлийн тэр цуглаанууд руу эзний өргөөнд очиж тэр цуглааныг тэр хүндэтгэлийг хамтдаа бурханд өргөе гэдэг тэр шийдвэрийг гаргах болгонд бурхны дарснаар болоод бурхныг одоо бурханд үйлчилдэг хүмүүс маш их баярлдаг гэсэн байна. Давид Шилогоос эзний авдрыг авчирдаг байхгүй. За. Тэ? Давид Шилогоос эзний авдрыг авчир. Уг нь бол урд нэг авчрах гэж оролцсон чи замд нь нэг хүн хамаагүй бурхны авдарт хүрээд. Тэгээ бурхны авдарт хүрснээс болоод тэр хавьяасаа сүрж байгаа байхгүй. Тэгээд дараад нь харин яасан бэ гэхээр тэр хавь сүрсэн байтал бурхны авдрыг хадгалсан Обед Едомын гэр бүл гайхалтай эвэгдэж өрөөгдсөн мэт. Тэр хамгаалагчдын нэг болсон. Тэр магтан дуулаачдын нэг болсон тий. Тэр одоо юу гэдгийг бурхны өргөөнд бол бурхны хүндэтгэл мөргөлд зөв хандах юм бол үлгэр жишээ болсон Обед Едом. Өөр хүн болохоор хүрхэхийн төлөө өгөөд өгчөж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн дуулал 122 дээр тэд надад эзний өргөө рүү явцгаая гэж хэлсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр тэр нэг хідэн хүмүүстэй хизээч одоо эзний өргөө рүү явцгаая гэж амнаас нь их гардггүй байсан хүмүүс гэсэн үг болж байгаа. Тэгэхээр бид нар заримдаа зөвхөн биднээр дамжуулаад хүмүүс бурхныг таньж мэдэж зөвхөн биднээр дамжуулаад одоо тэ хүмүүс эвэгдээд тэгээд тэр хүмүүс ингээд одоо яг тийм бидний үгэнд ороод л сүмрүү явах юм шиг ингээд бод. Агт нэг зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Бурхан өөрөө хүмүүстэй ажиллаж идэг гэдэг. Тэ бид нар хүмүүстэй хамт гэрлүүн хайрдаг, бид нар хүмүүстэй хамт ажил руу, сургууль руу явдаг. Гэрлүүн амьдрал руу явдаг, ажлын байр руу нолоод зах руу ч юм уу эсвэл одоо янз бүрийн газар руу явдаг. Харин бурхан тэр хүмүүстэй хамт явдаг. Тийм болохоор тэр хүмүүс бидэнтэй хамт байх үедээ суралцсан зүйлүүд нь тэр хүмүүсийг ганцаараа явж явах үед эсвэл аливаа ямар нэгэн зүйлд шийдвэр гаргаж явах юм эсвэл ямар нэгэн сонголт хийх яг тэр үед бурхныхаар хийсэн дээр юм байна. Эзний өргөөрөө явсан дээр юм байна. Эзний үгийг авсан дээр юм байна. Эзний хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлсэн, бурхныг магтсан дээр юм байна гэсэн тэр зүйл рүү аваачдаггүй юу гэдгийг л бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр Давид бол дайчин хаан байгаа шүү дээ. Тэ? Тэгээд одоо буу алан хятаан дунд л ингээд амьдарч байгаад бурхны үеээр ингээд хаан болоод ингээд явж байгаа юм байна. Тэгээд Давид өөрөө нөгөө нэг юунаас одоо Обед Едомын гимээс одоо гэрээс юу бурхны авдрыг ингээд Иерусалим хотод оруулж ирэхдээ өөрөө урд нь ингээд магтаад ингээд явж ирсэн. Тэр ч байтгаа бүр ихнэрэнтэй хүчтэй хаан хүн байж одоо хааныхаа өмсгөлийг дайлжаад юу нүцгэн бүжиглээд байгаа юм байж одоо гэдэг ингээд л те. Давид болохоор эзний авдар бурхны одоо арт түмний тунд дахин заларч байгаад бас те бурхны одоо энэ ариун хотод одоо ингээд хооштой байрлахаар болж байгаад тийм үү. Тэгээд бас өөрөө яг тэр онцгой цаг үед нь тэр онцгой түүхэн үйл явдлын гэрч болоод зогсохгүй тэрхүү үйл явдалд өөрөө оролцож байгаадаа өөрийг нь хаанчилж явах үед бурхан тэр одоо хаанчлалын одоо гол ордон байдаг тэр газар ингэж ирж байгаад Давидын тэр баялж байгаа төр сэтгэлийг бол тэр хатан Михаил бол ойлгоогүй байгаа байхгүй. Гэтэл энэ дээр нэг юм сонирхолтой зүйл гарч байгаа юм хэрэг Давид өөрөө хүмүүсийг эзний өргөөрөө явъя, эзний өргөөрөө биш те. Харин хүмүүс Давид дээрээ эзний өргөөрөө явцгаая гэж хэлсэн гэж. Тэр үед би баярлав гэдэг үг нь Давид болон Давидтай хамт байгаа, Давидтай хамт бурхны хайрладаг хүмүүсийн энэ зүрх сэтгэл явж байгаа. Бурхны өргөө бол өргөөнд өнгөрүүлэх цагууд бол баяр хөөрийн өдрүүд байх ёстой. Би 93 онд ингээд эрт итгэх үед 94 онд нэг юм гоё дуу байдаг байсан.
тэ. За тэгээ тэр дуу ингээд үрдингээ цуглаанаас бид нар сураад бид нар өөрсдөд бол өнөөдөр бол их эзэн биднийг бүтээсэн өдөр тэ. Өнөөдөр бол их эзэн биднийг бүтээсэн өдөр баярлан магтан дуулцгаая. Учир нь өнөөдөр бол их эзэн биднийг бүтээсэн өдөр гэж бид нар дуулдаг гэсэн. Тэгээ ингээд тэр дуунда бид ингээд маш их дуртай. Тэгээ бид нар заримдаа өнөөдөр бол их эзэн оргилмаа бүтээсэн өдөр гэдэг нэр оруулаад дуул. Тэгээ бид заримдаа 30 хэдүүлээ 40 хэдүүлээ байгаа шүү дээ. Бүгдийн дуулна. Тэгээд ингээд дуулж ах чи ёо за болио. Бусдын дуулсан ингээд тоотчоорой гэж хэлж хэлдэг л байсан. Бид нэр гүн гүнзгий те Есүс танд хайртай. Чи Есүс хайртай гэхэд тийм ээ би Есүс танд хайртай гэж нэг хэвдэг шүү дээ хариулдаг. Тэр дуу бид нар бас кемп дээр байхдаа бүх хүмүүсийг дуулуулдаг байсан. Бүх хүмүүсийг дуулж хахад яг л эхний хүмүүс дуулж байгаа юм шиг баяр хөөртэйгээр ингээд дуулдаг тийм байл. Өнөөдөр бол баярын өдөр, өнөөдөр бол эзний өргөнд болон эзний үгэн дээр таны ирэх өдрөө гэж. Тэгэхээр Иерусалимийн хайрлах хайр гэдэг энэ хайр ингээд байгаад байдаг байхгүй. Тэгэхээр би та бүхнийг эзний өргөг хайрлах хайртай байгаарай гэж хүсэж байна. Та бүхэн эзний өргөнд очингуудаа та бүхэн эзний өргөнд очиод ямар ийм байгаа юм бэ, тийм байгаа юм бэ гэх юм байна. Оронд те би энийг 7 хоногийн дундуур цэвэрлээд өгч байж те би ингээд өгч байж те манай эзний бидний хүндэтгэл өрдөг өргөө ийм болоод байгаа юм байна, тийм болоод байгаа юм байна. Ийм дэм хэрэгтэй юм байна. За би энэ дээр юугаар туслах уу гэдэг ч юм уу те. Ийм зүйлөө та зөвхөн өргөлөөрөө өөрсдийнхөө ингээд хайрыг битгий хязгаарлаарай гэж. Тэгэхээр бол нэг зүйлийг бол энэ дээр орж байна. Ганцаараа байх нь сайн биш ээ гэж эзний үг сургаалт бол байдаг. Бурхны өргөөнд заавал хамтдаа цуглаж байгаа шалтгаан нөхөр Бурхан өөрийнхөө ард түмнийг хамтд нь харахыг хүсэж байгаа. Итгэл гэдэг бол хамтын аялал байхгүй юу? Ганцаараа Есүст итгэнэ гэдэг ингэ хүмүүс таны Есүсийн цуглаанд явж байгааг мэддэг байгаасаа гэж болгож байна. Би цуглааныхаа залуучуудтай яриад бид нэр инээлдэг л. Та нар ч арай зүгээр англи хэлний дамжинд явж ийн гэ хүрээд ирсэн юм биш үстэй. Тэ? Найзтайгаа хамт одоо юу скейсор жорнч гэдэг юм юу гэдгийг те. Нэг юм кино мэнэ үзэн гэдэг ч юм ийм сүм биш. Сүмгээ хэлчихээр яг юу нь болохгүй юм. За мэдээж бидний эзэн бидний хавчигдан заавн хүндэгцүү байдал амсна гэдэг бол хэлсэн. Гэхдээ бидний хідэж хавчдаггүй, бидэнд хүндэгцүү байдал өгдөггүй. Бурхны ард түмэнтэй хамт байх нь өөрөө энэ итгэлийн маш том аялал байгаа. Тэгмчээс бүгдөө бие биенийгээ хамтдаа сүмдээ явцгаая гэж баярлуулж бас эзний өргөөг хүмүүс ирэхээр, зорж ирэхээр явмаар санагдахаар тийм хэрүүл уруулгүй, ховж ивгүй, тэ юу гэдгийг бүдрэгч чулуугүй. Харин хүмүүсийн сэтгэлийг одоо онгойлгодог, засдаг, Бурхныг магтдаг, залбирдаг одоо тийм гайхалтай ариун газар хэвээр нь хадгалахыг энэ өглөө бүгдээр хамтдаа шийдцгээе. Тэг хүмүүсийг цуглаанд явахтан төмөрө баярлдаг бай. Тэгээд зүрхний хандлага гэдэг бол маш чухал зүйл байгаад байдаг байхгүй. Бурхантай уулзах газартай байгаадаа дуртай байгаад нь хүмүүст талархдаг байх хэрэгтэй. Чиний хайрыг харсан эзний өргөөг болон Бурхны ард түмний хайрлах хайрыг чинь харлаа. Тийм болохоор би ингээд чамд өрөөлийг өгч гинэ гэж одоо юуны үйлс номон дээр Корнелт хэлдэг байхгүй. Би чиний өвлгүүд болоод ард түмнийг хайрлах хайрыг чи харлаа гэж. Тэгээ би чам сайн хийж өгье. Тэгээ сайн мэдээ тарадаг шүү дээ. Тэгэхээр цуглаанд ирж байгаа хүн өнөөдөр тийм ч олон удаа цуглаанд явъя гэж бол хэлэхгүй. Тэгэхээр энэ бол бид нар өөрсдөө магадгүй хизээч хийж чадахгүй зүйлийг Бурхан тэр хүний зүрхэнд хийгээд өгсөн байхад тэр хүний очиж байгаа цуглаанд нь явдаг бид нар цуглаанаа ямар байлгах вэ гэдэг дээр маш анхаалал хандуулдаг байх хэрэгтэй. Чуулганы хайрлах сэтгэлийн талаар нэг жишээ яриач гэж нэг удаа итгэдэггүй хүн надад хэлсэн байхгүй. Тэгэхэд бол Нехемиягийн одоо Даниэлийн би Иерусалим хот руу хараад залбирдаг 3 өдрийн 3 удаагийн залбирлын тухай ярьсан. Тэр зүгээр нэг юм цайз майзтай хотоо одоо ингээд сангалзаад ингээсээ л бүх израилчуудын Иерусалим руу ханддаг хандлагын цаана Иерусалим дэдэг Бурхны өргөө. Бурхны өргөөг хайрлах сэтгэл, түүн дотор зогсоод залбирах сэтгэл, түүн дотор Бурхныг магтах сэтгэл, түүн дотор очиод Бурхны талаар, Бурхны үгийн талаар хүмүүстэй ярилцаж, хүмүүсээс суралцаж, бас эзэнд өргөл өрөх. Энэ бүх зүйл нь Бурханд итгэгч, түүнийг дагагч, түүнийхөө Есүс Христийн дотор аврагдсан хүмүүсийн одоо асар үнцэнтэй зүйлүүд байсан гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бидний хувьд бидний сүм ч гэсэн одоо
Яг тийм байх хэвээр. Сүүлийн үед сүм барихаа болж ийн гинэ. Би сүм бариасаа гэж боддог. Сүүлийн үед Европод сүмүүд маш их зарагдаж байна. Одоо ингээл тэгээ бас сүмүүдийг музей гэж ойлгоод байна. Бити тэгж ойлгоосаа. Эзний өргөөнөрийг бариарай. Эзний өргөө нь яагаад гэвэл энэ дэлхийгээс зугтаж, энэ дэлхийгээс одоо хөөгдөж, хавчигдаж, хөөгдөж тугдах үед бид нэр ирээд хорогдох газар гэдгийг огт мартаж болохгүй. Эзний өргөөрөө хамтдаа явцгаая гэж. Амен. Амен. Эзэн намайг аварсан би яаж чимээгүй байх вэ? Баярдан магтан дууя. Эзэн намайг уучлсан би яаж чимээгүй байх вэ? Баярдан магтан хүндэлье. Эзэн рүү хандсан миний хайр зогсож чадахгүй.
Бид өнөөдрийн үгийн цагаараа дуулал 122-ийн 1. Тэд надад эзний өргөө явцгаая гэхэд би баярлав гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд бас үнэхээр бодовчтой, бас уриалга болгомоор тий. Эзний өргөө рүү явцгаая гэдэг нэгэн бас байх тий. Бусдыг уриалдаг, бусдаа түгээдэг. Тэгээд сүм чуулгандаа бас тэр зориулалт гаргадаг. Бүхэл талаараа тэр зориулсан зүрх сэтгэлтэй байх талаар бас санууллаа. Тэгээд би өнөө өглөө бас нэг пост уншсан чинь Систиний сүмийн тааз гэсэн Бурхны ба Адамын бүтээл гэж алтартай бүтээл байдаг. Тийм нэг луга гар сунгасан тийм бүтээл байдаг юм байна. За тэгээд тэрний одоо хүрэх шахсан тэр гар хороонууд нь их онцгой байд юм байна л да, онцгой утга агуулсан. Тэгээд Бурхны гар бүрэн сунгагдсан, харин Адамын хуруу үл яриллаг нугарсан. Хүрхэд ердөө өчүүхэн тийм зайтай үлдсэн байдаг юм байна. Тэгээ энэ нь санамсаргүй зохиомж биш, харин гүн утга агуулсан бэлэгдэл гэж олон одоо урлаг судлаачид тайлбарладаг юм байна. Тэгээд тэр жижигхэн зай одоо иймэрхүү санаа илэрхийлдэг байж магадгүй гэсэн юм байна. Тэр нь болохоор Бурхны нэгүсэл үргэлж ойрхон байдгаа. Маш ойрхон байдаг. Гэвч хүн өөрөө хүсэж гараа сунгах ёстой. Тэгээ нөгөө Бурхан бид нар нэг алхахад Бурхан мянга алхдаг гэдэг бас үг гэдэг шүү дээ. Яг тэрэндээ адилхан бид ердөө гараа сунгахад л ердөө ганцхан алхахад л Бурхан тийм ойрхон байдаг. Тэгээ тэр хүсэл эрмэлзэл бол хүний онцгой чадвараа гэсэн ийм одоо таамаг санаанууд бас байдаг юм байна. Тэгэхээр бид үргэлж Бурхан руу гараа сунгадаг, нэг алхахдаг байдаг тий. Хин нэгэн Бурхан руу гараа сунгахад нь тусалдаг. Уриалдаг нэгэн байгаасаа гэж бас уриалмаар байна. Тэгэхээр Систиний сүмнээс гадна Леонардо да Винчигийн бас нэг тэр их сүсгтэй байсан гэдгийг гэрчилдэг нэг түүхэд. Тэр нэг дайны үеэр нэг хотын хамгаалтан дээр ажиллаад нөгөө нэг хот руу дайрж исэн хүмүүст маш зэргүүдийг маш хохирол учруулахгүй юу. Гэтэ харамсалтай нөгөө Леонардо да Винчигийн нөгөө нэг хамгаалж исэн хот нь эзлэгдээд тэр ял сонссон. Ял сонсохдоо ямар ял сонссон бэ гэхээр сүмийн хан дээр зураг зурах ял. Тэгэд 4 жилийн туршид тэр сүмийн ингээд том юм заалан дотор ингээд зураг зурсан. Нэг удаа багны дээдэлд доор зогсож байгаа хүмүүст харагдахгүй хэсэг дээр зураг зурж байгааг хүмүүс харсан юм байна л да. Тэр чинь нөгөө ялтан штэ тий. Аль болохоор тэр сүмийг хурдан зур дуусгаад чөлөөгөө амарч гэтэл. Наадах чи хин хард юм бэ гэж Бурхан харж байгаа гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр бүгдээрээ тийм л одоо эзний өргөийг хайрлах сэтгэлтэй. Тэгээ хамт залбирая. Их эзэн минь бидний хамтдаа зурвал таныг магтах боломжоор эрхчлөөг өгсөнд баярлалаа. Эзэн Есүс та өөрийн сүнсээр бидний сүмүүдийг болоод бидний найз нөхдүүдийг таны ард түмнийг хамгаалж өгөөч. Та монголчуудыг таныг магтсаар байх, таны хүндлсээр таны сайн мэддэг тараасаар байх боломжийг та ивэж өрөөж өгөөч. Бүх зүйлд тань талархан бидний төлөөр хатагдан алгацсан Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.